Үнэг чон 2. Үнэг чон 2 явж байгаад нүүдэлчдийн мөр дээрээс үзээ шар тос олжээ. Энэ тосыг хоёулаа тэгш хувааж идэхийг завдаж байтал үнэг. Энэ тосыг энд идэхэд зохисгүй. Хүн явна. Харин өндөр уулын орой дээр гарч идий. Чон. За тэгье. Харин яаж авч явах вэ? Үнэг. Авч явах чи юу хэн байх вэ? Үүрээд явчихна. Харин айхлах гэж л нэг айхтар ажил бий дээ. Гэхэд чон. За. И үүрхэн үүрий. Харин чи айхалж үз. Гэд тосоо үүрээд явхад үнэг. За тэхээстэй. Гэд амаа ангаагаад араас нь дагаж явжээ. Ингээд хоёулаа өндөр уулын орой дээр гарлаа. Тэгтэл үнэг. Энэ тосыг хувааж идсэн хэрэггүй. Нэг нь л идвэл зохино. Гэлээ. Чон. Тэгээд энэ манай төв? Гэхэд үнэг. Хэн ах настай маань идвэл таарна. Чи хэдэн настай вэ? Гэж асуулаа. Чон үнгийг мэхэлж өнөөх тосыг идэхийн тулд Намайг баг байхад сүмбэр уул дов шиг, сүн далаа шалбаг шиг байсан билээ. Тэгэхэд үнэг учир зүггүй уйллаа. Чон дотроо Шар гайхал чамайг чи нэг юм эхэллээ шүү. Одоо уйлсан ч уулаагүйч тос минийх болсон доо. гэж бодоод Чи юунд уйлав? ихэд үнэг. Би урван гавартай байсан юм аа. Хамгийн бага нь чамтай чацуу юм байна. Тэгээд сэтгэл уяраад. Ихэд чон энийг сонсож ихэд ичээд өлөн гэдсэн хоосон хонхолцоор хонгилдоо буцхад үнэг өнөөх тосыг ганцаараа цадтлаа иджээ.